За эрхэм хүндэт наадамчтай ардын хувьслалын 99 жил яа, дундгай аймаг байгуулагдсны 79 жил яа, сайн цагаан сумын 96, Манцгай байгуулагдсны 55 жил яа, хурдан их насны морд гарааны зохиогоос хэрэглээ. За газраас цугулсан 40 гаруй уртын дуурт хэрэгсэн байгаа. За их насны мордын уралдаанд за Дорногуйн Айргаас, за Төв аймагаас, за Булганаас гэх мэтлэн урьдчилан аймагуудын нийтдээ 20 гаруй сумдаас их морд ирж оролдож байгаа. За өнгөрсөн жилийн аймгийн баяр наадмын төрөө Улцын аймгийн алдарт байж Доржинзангийн Матвигийн хөрмөр мордсон байгаа харагдсан. За өнгөрсөн жил мөн амын үзүүлсэн аймгийн алдарт Үлзий цумын аймгийн алдарт байж Лавсангийн Отго нэмийн харамор аймгийн алдарт байж Гасран нөржийн нэрээр мордсон байгаа харагдлаа. За мөн гурав хурдсан өнгөрсөн жилийн наадамд гурав хурдсан Насангийн Үлзий цумын алдарт байж Насангийн оргил сайхны харамор гэх мэтлэн өнгөрсөн жилийн ямар ч гэсэн өнгөний 3 мор ямар ч гэсэн мордсон байна. За ингээд одоо өнгөний мордыг таавахында тайлбарж хүргэе. За ер нь бол энэ жил морд их хурдан байгаа тийм ээ. Газраас ирсэн мордууд аргагүй зорж ирсэн үнэхээр одоо уяа сойлгоно хансан ийм мордууд байж байгаа. За өнгөний мордууд дотор бол одоо хулт сумын харьяат уугны халив ууган гэж одоо манай Үлзий хүүгийн Үлзий хүүгийн харамор халиумор хоёр нь одоо бас өнгөн дээр гарч ирж байж байгаа жаахан хойшлж байна. За өнгөн дээр бол одоо ингээд орчиж байгаа хонгормор бол энэ дэрэн сумын үеч сосор хумын од гэрлийн үйсэн дүүний дүү нөхө од хүүгийн нэр дээр мордсон ингээ хонгормор бол ингээ хөтлөө гараад ирж байгаа. За ард дээр нэг зээрдмөр бол энэ одоо энэ номергүй мордсон юм байлаа ингээд. За дөрөв дээр бол өнгөрсөн жилийн амын үзүү энэ хязааландаа бас 2014 он аймгийн наадамд амын үзүүлж ирсэн. Өнгөрсөн жил аймагт амын үзүүлсэн. Лагсрынгийн отгоны маяч ирсэн. Хармарын Гасран нөржийн нэр дээр мордсон. За ард дээр нөгөө цоохормор бол сайхан уусмын аймгийн алдарт байж шинэ жил болсон. Сайхан уусмын ангийн үлгмөр спорт баяртай болгоны тэргүүн Жадраавлын алтан гэрлийн цоохормор байна. За цаагуурын одоо халиумор бол энэ хулт сумын Эрдэнэ тогтгой халиумор. За өнөө жил хулт сумынхаа хулт уулын тогтолт төлөвлөж ирсэн мөр гэсэндээ. За мөн юм чинь одон үзсэн өнгөрсөн жилийн наадамд тавлсан сайхан уурын жагагийн Эрдэнэ хоёрын зайрдмор гэж бас мордсон гэж шүү. Ингээд өнгөрсөн жил ямарсан аймгийн наадмын аймгийн мордны дөрөв ямарчсан хээрмөр мордсон юм билээ. За энэ орж ирж байгаа энэ сайхан хөрмөр бол манай үзэгчид Монгол даяараа ер нь таньдаг мөр тийм ээ. Доржинцгийн Батхойгийн дөлгөөн хөргөн гэдэг мөр одоо ингээд арын бөө мордын хөнгөн дээр гарч ирээл урагшилж байгааг одоо та бүхэн харж байна. За аймгийн наадамд соёолон дөрүүлсэн, ихмөр дөрүүлсэн, өнгөрсөн жил дөрүүлсэн ингээд 3 дахь дөрүүлсэн хаймарч. Тийм говийн бүсийн улсын уралдаанд бас Дорногуй аймагт төрүүлсэн тийм ээ. Дорногуйд айрагдсан. Улсын бүстэй болсон төрүүлтэй айрхтай ийм урдмороо аргагүй урдмор ингэж араас зүтгэдэг мордоо. За өнөө жилийн үед бол бас анхудаага уралдаж байгаа мордын уяа бас мордын үед бол арслангуй бас дутуу байгаа ажиглагдж байгаа. За өнгөрсөн жил мөн энд чинь аймагтаа айрагдсан Луусын Батхүүгийн хөрмөр Дорногуй аймгийн наадамд айргаж байгаа гэсэн тулдж байлаа. Тэгээд ямар ч хэлсэн одоо өнгөрсөн жилийн аймгийн наадмын айргийн морд бас сайн болж байна. За энэ хэдэн морийн өнгөн дээр Доржимд Дундгой аймгийн хулт сумын харьяат аймгийн алдарт Ояач Пүрэв сумын цагаабар гэж одоо энэ бас одоо олон хайрыг төр болсон гэх юм тийм ээ. Одоо ер нь цагаан зээл шиг явдаг мөр гэж манай Ояач тасалдаг юм мөр шүү. Сая өнгөрсөн хармаар бол өнгөрсөн жилийн аймгийн наадмын 3 хармаар байна. Дагсангийн оргил сайхны хармаар. Энэ соёолын хайргад өнгөрсөн жил бас авчигмар хайргдсан юм хармаар байх хэвээр. За энэ бөөмөрдийн өнгөн дээр явж байгаа энэ мөр бол за булганы аршаантаас ирж оролдож байгаа найдан зүрэнгийн тулгын хөрмөр. Манай тулга уяачиг бол Монгол түмэн бол одоо уяач дуулж байгаа 8 дугаар уралдаанд 2 дугаар тэгэл байгаа одоо Монгол даяар бас гэдэг юм. Манай одоо их манлай хурд гэж тааг бол бас сайхан дуулдаг юм залуу шүү дээ. За энэ наадлаар өсгий цагааны хөрмөр энэ бол одоо өнгөрсөн жил Дундгой аймгийн Шигшмэл хурдан мордын уралдаан түүхэндээ 1957 оноос хойш 3 дахь удаага өнгөрсөн жил зохиогдсон. Энд одоо соёолын мөр төрөө мөгнөд хурдсан Монгол улсын манлай уяач баяр сайхны лав гочор уяа салбарыг тааруулдаг юм мөр тийм ээ. Тийм одоо хурдсан Эрдэнэ очоо гэж энэ нэр дээр мордсон байсан. Өнгөрсөн жил мөн цогтоогийн ойд төрүүлсэн гэж ярьсан. Тэгж байсан тийм. За одоо ингээд энэ нэг цагаан мөр гараа авцсан да энийг бас ингээд түүхт нь одоо номергүй ингээд мордсон морийн тэгээд энэ нэг одоо нэг танихгүй мөр өнгөрчихөж байгаа юм да тэгээд чэйжинд их уралдсан. За ингээ өнгөний хонгормор гараад ирсэн. Энэ бол за хонгормор бол ер нь хөнгөх юм а тийм ээ. Хөнгөх юм. За энэ хонгорморыг бол уяа солигын Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт уяа солигын даруулсан Сэргэлэнгийн сумгаан дээр бас хурдан байна гэж яригдаж байсан юм мөр байна. За ингээ амын үзүүний цагаан морыг бол ингээ ямар ч номер байхгүй та бүхэн харж байгаа ингээд
Номергүй байгаа учраас ингээ бүртгэл дээр бүртгэгдсэн юм байхгүй танигдахгүй. За мөн манлай авчиг зэрдмэр. За 3 дээр бол одоо бүрдэрж үлзий үгийн хармаар байгаа. За 4 дээр бол ингээ гасран дөржи хармаар за хармарч аргагүй урдандаа. За хормор нодлон аймгийнхаа баяр нааданд амуу үзүүн урдсан. Дөлгөө хөрмөртөө үзүүр дээр гайхалтай уралдаж, хол тасарч уралдаж амуу үзүүлж байсан юм мөр шүү дээ. За харморны ард дээр бол бас мөн гасран дөржи халиу морь нь бас явж байгааг сая үзэгч та харж байна. Халиу морь бол бас одоо тогтмол сайхан уралдаж байгаа юм мөр шүү дээ. Аймгийн бол аймгийн бүсийн наадмуудад дандаа өнгөн дээр гарч ирж уралдаж байдаг юм мөр байдаг. За энэ сааралмар бол энэ улзий цомын биш насангийн оргил сайхны сааралмар байна. Түрүүнд өнгөрсөн жил хармаар арилжуулсан. Хармаар сааралмар хоёр мордуулсан. Тэр сааралмар гараадсан. За энэ ард дээр хөрмөр бол найдан сүрэнгийн толгын хөрмөрний ашаан тасарч байна. За толгын хөрмөрний урд дээр энэ ягаан цээжвчтэй яваад байгаа энэ зэрдмэр бол бас их сайхан мөр харагдаад байгаа. Энэ нь одоо харин яг даалга гэсэн номертой явж байгаа харагдаад байгаа юм да. За наагаар орж иж байгаа цаанмар бол бүрүү сомбын цагаамар. За бүрүү сомбын мөнх жаргалын нэр дээр мордсон. Цаагуур нөрж байгаа тэр шар цаашны хармаар бол өнгөрсөн жилийн ангийн наадамд 3 турдалсан. Өндөр шилт болсон бас бүсийн уралдаанд Түмэн адууны баяртаас айрагдсан, аман үзүүлсэн ийм хармаар байгаа. Тэр шар цаашны гол дунд харагдаж байгаа хармаар шүү дээ үзэгчтэй. За наагуурны одоо энэ бол ууралмар бол энэ сайхан хоосон өнгийн үлэг баяртай холбооны дөрвөн чадрын алтан гэрлийн ангар ууралмар гарч ирсэн байна. За энэ өнгөний мордын энэ бөө мордыг одоо өнгөн дээр бол Улзий цомын баяртай холбооны дөрвөн гасран дөржийн халиу мөр явж байгааг хүн харж байна. Тийм халиу мөр энэ наадамд бол энэ сайн цагаан сумын засаг дарга Эренцэнгийн мөнх тогтохын нэрээр мордсон байлаа. За өнгөрсөн жил одоо болсон аймгийн шигшин мөрдийн уралдаанд 6 турдалсан. За мөн дэрлэгэр ангаа сумын сумд болсон баруун бүс түмэн 6 доллараар удажсэн. Айргийн арганаар олон урдалсан да. За энэ дээр гасран дөржийн нөрийнх нь харамар том байж байдаг. За энэ өнгөн дээр нь яваад бол бандхүүг Эрдэнэ тогтохын болон халиу мөр байгаа Улд сумын үеч. За энэ бол алюмар бол энэ жил тун дөрвөн байгаа гэж дуулсан да. Улд сумынхаа сумгаар дөрвөлчээд ирсэн ийм мөр байгаа да. За өнгөн дээр за одоо энэ хоёр мөрний өнгөн дээр ч одоо холбоо цаг хүчний үйсэн зэрдмөр. За ар дээр нь улд сумын үлзий үгийн хармаар. За ингээд чи 2 3 юм байна. Тийм өнгөрөөр холсолцсон. Ер нь үлзийгүй яаж бол сүүлийн үед одоо маш морд нь маш сайн дахиж байгаа. Ер нь аймгийн цолон тун ойрхон очсон байгаа ийм уяачдын маань нэг төлөв өнгөрсөн жилчтэй язаал өнгөрөөрөө төвлөж байсан. Мөн говшинкд бас даагаар улсын ус даагаар идүүлсэн. Тийм шигшмэл бас одоо мөр харагдсан даагаар идсэн. За энэ цагаан мөр л одоо 8 давдахгүй ингээ амуу зүүн гараад ирсэн мөр байгаа юм да. Одоо ингээд хонгор морч нөтөлсөн байгаа юм шүү дээ. Тэгэхээр хонгор мөр бол манай Дундгой аймгийн Дэрэн сумын уяачдын холбооны тэргүүн Сосор урмгой одоо хүүгийн нэр дээр мөрж байгаа. Сосор аяж бол бас одоо олон сайхан хөлгүүдээ аймаг бүсийн улсын бүсийн уралдаанд амжилттай сайхан оролдуулж байдаг юм уяач. Одоо бурам дарга гэхээр өдөртөө маандахгүй те одоо дээрээс засаг дарга байсан. За улсын бүс одоо Баянзагаанд улсын бүс дааг шүтлээ харагдуулж бас ийм сайхан бас өндөр сайхан уяач тийм өөр хүмүүсд нас үлийн жилүүдэд одоо сайхан наадж байна тийм ээ. За ингээд одоо аман хүзүүн дээр бол Дундгойны Хулд сумын баяр сайхны лав гочир манлайн үеж хурдуулж байгаа зэрдмэр Эрдэнэ очрын зэрдмэр дөмн зэрд гэдэг хаа амжилт хавчиг мөр байгаа юм чинь дорндын өнгөмөр гэдэг шүү. Дорнд аймгаас одоо лав гочир манлайд бэлгэнд дааг байхад нь одоо ирсэн мөр гэж бас яригдаж байсан. Өнгөрсөн жил соёолын битүү Игдал Согтоогийн өдрүүлэл аймаг тусын шигшин дөрөвний уралдаанд соёолын төрүүлсэн ийм мөр гэж. За хонгор мөр бол ингээд ийм хөнгөх юм аа тийм ээ. Ер нь бол ирсэн байгаа. За ер нь өнөөдөр бол ер нь одоо бас ийм хурц уралдаад бол ер нь том хэцүү одоо үнэхээр одоо очтой байгаа харагдаж байна тийм ээ. Өмнө аймгийн наадмыг хараад хач одоо ингээ газар цагаан нэг хонгор шаргалдуу өнгөний мөрч нэг хонгор мөрдүүд гарч ирээд лазарган төрөнд сонгоруудаа заргал гараал тасарсан. Их мөрөн дээр бас нэг хонгор төсмийн мөр гараал сэлүүхий чиксэл болчих хатгаал явчихдаг ерөөс одоо манай үзэгч тарж байгаа юм л аргагүй одоо хүүхэд одоо жоох хүүхэд маш сайхан амиг нь одоо маш сайхан ингээд дартсан ингээ одоо өөр ингээд сэлүүрцэн байна да одоо. За одоо ингээд ерөнхийд бол зайлсан шүү ер нь бол нэлээл олдоод байна. За зэрдмөр харамар хоёр бол ингээд байраараа байгаа. Улдын хоёр мөр онлайнч хавчгийн зэрдмөр за элзий үгийн бүрдэрж элзий үгийн харамар гэсэн юм гурван ерөнхийд өнгөрлөө. За энэ цагаамар одоо ингээд номер байхгүй учраас үзэж төмөөлөнд одоо ингээд
яах вэ гэж бодсон. За 4 5 дээр одоо ингээд мөн холдын одоо Эрдэнэ тогтхын айлмар гараад ирсэн. 6 дээр асрын нэржийн хармар. За хармар бол одоо баг одоо айлч төрөөр ирсэн 50 гарцсан гэж ярьдаг. Да айлгийн бүс төрүүлж байсан, аригж байсан гэдэг амжилт бол арваа. За мөн араас нь одоо нэг үеийн халиумар нааднуудаа сайн цаасан үнсэн дараа энцэнгийн мөх тогтхын нэр дээр орцсон байгаа одоо ингээд араас нь 10-ийн багцаанд явж байна. За энэ сайхан нэг сайхан зэрлэмэр яваад байгаа тийм ээ. Ягаан одоо цээжлэн нэтэ. Одоо номер одоо даалгал гэсэн байхын да тэгээд бүртгэл дээр сарах ингээд даалгаж чадахгүй байгаад байгаа. Тэгээд энэ бол одоо энэ одоо хол сайхан явж байгаа. За цаатлаар бол Булган аймгийн Аршаант сумын Сумасэр зодондгой аймагт оролдож байгаа. Тулгын хөрмөр одоо ингээд хоёр сайхан хөрмөр л одоо ингэж харагдаад байгаа. Ер нь бол одоо их сайхан дороос одоо их сайхан явж байгаа юм хоёр мөр байгаа. За алдах дөлгөөн хөрмөр одоо ингээд. За ингээд народын бүр л орж ирлээ дээ. Ерөнхийдөө нэг үедээ орж ирдэг л мөр л доо аргагүй одоо. Ер нь бол одоо дунд говийнхан ер нь том наадмууд төр бол дандаа өнгөнд харж яадаг. Тэгээд арга байхгүй манай Батхуйг үеч бол одоо удам дамжсан их мөрийг ерөөсөө одоо удмаараа Доржинцонгой бол их мөрийг их сайхан уйж хурлуулдаг юм хүн байсан. Тэгээд одоо онцгоймортой байлаа. За Батхуйг үеч бол одоо авраг хэрэг турсан сайхан хэрмэртэй байлаа. Одоо ингээд дөлгөө хөрөн гэж аргагүй найлд нэг их мөр нэг үүдтэй айл юм даа. Арга байхгүй. Тэгэхээр одоо за их мөрийг сайхан одоо давхар уянд одоо бүр илүү сайхан уйж хурлуулж байдаг юм одоо. Олсоод за тэр соёолон байх үедээ тэр төрийн нааданд очиход бол бас нэг 5 нөхний нэг үйлчлэгөр байсан баг шиг хасахгүй байсан гэж яддаг тийм ээ. Ер нь бол. За тулгын хөрмөр бол бас ер нь одоо бас уян дээр байж байгаа юм бол сайхан мөр гэдэг юм байна. Тэр маань тавьж байгаа бол ер нь жигдхэн ер нь тун даацтай явдаг юм мөр харагдаад байгаа. Цаа тал нь 220 км-с өглөө мөрдөө очиж ирж уралдаж байгаа. Тэгэхээр үнэхээр одоо энэ бас манайхны одоо энэ хурдан мөрний уяа соёлго одоо энд бол уяачд ямар их одоо харж төрийн наадмаа хэрхэн яаж одоо хөндлөж ингэж одоо ажиллаж ирж байгаа тийм. За одоо их мөрний одоо тэрүүч одоо ингээ өндөр хүчлэлтэй өнгөрч байна. За энэ дөр өндөр хүчлэл өнгөрөхөд одоо ингээд за Эрдэнэ тогтхын халиумар одоо нэг 5 6-гийн мөрөн дээр ухаа за урагшаа таахын танилцуулъя. За энэ нөгөө нэг Батхуй Гадаацгийн Батхуйгийн зайрмөр байна шүү дээ. Батхуйгийн зайрмөр урагшаа гарч ирсэн. 3 дээр үлзий үгийн хармар хэвээрээ байр хэвээрээ. За мөн үзүүн дээр Улцсан Эрдэнэ очгийн зайрмөр лагучруу яаж ирсэн дөрмөн зайр гэж маань хавчиг мөр байгаа. Ер нь баяр сайхны лагучруу яаж бол одоо энэ дэвжэнээр нутгийн дэвжэнээр тогтмол сайхан уралдаж байдаг. Улс улсын наадмуудад амжилттай сайхан уралдаж байдаг. Одоо бол бас улсад морой уралдуулж байгаа. За бурам даргын хонгор морчил бол ер нь одоо өнөөдөр ер нь одоо үнэнгүй хурдан байгааг харагдаж байна. Тэгэл өнөөдөр бас л араас юм ирнэ гэж бол тун хэцүү байна да. Ер нь бол тэгээ ганцаараа явна л ингээд тарлаад байх юм. Тэгээ дундаа өөрөө хөдөлж тарлаа. Чиг солбоо чиг хахаад бүр нэг одоо нэг өнөөдөр нэг хаа хөрхөө нэг лавтаа харсан мөр одоо харагдаж байна тийм ээ. Хүүхдэд ч юм очин гоё юм жин да асал. За ер нь арын мөр дээр нь хөөрхөн зайтай шүү тийм ээ. За ингээд одоо Луусын Батхуйгийн хөрмөр оржсэн араас өнгөн дээр нь Улцсан явж Эрдэнэ очийн хөрмөр Гадаацгийн Батхуйгийн тийм ээ. Гадаацгийн Батхуйгийн. За дөрөв дээр үлзий үгийн хармаар явж байгаа. Үлзий үгийн хармаар ч юу яаж уралдаж байсан мөр вэ? Энэ одоо би бас сайн амжилтыг мэдэхгүй юм. Ямар ч сунгаанд бол их л бас их хурдан байна. Обгоо манлагийн ямар дотор зуул сунгаад байна гэсэндээ. Их уулан дээр их уулмөр давж ирсэн. За 5 дээр дотны маяг ирсэн гасрын дөржийн хармаар. За гасрын дөржийн хармарыг бол одоо манай дунд говийнхан за ер нь говийн уяачд бол одоо маш сайн мэднэ. Энэ олон маш олон айрдаг шүү дээ. 6 дээр Эрдэнэ тогтхын айлмар, 7 дээр мөн утганы маяг ирсэн айлмар. Санцган сүнсэн дээр Эрдэнэгийн мөнх тогтхын нэр дээр болж байна. За 7 дээр нь дэмжиг зоодлын Эрдэнэ булганы хээрмөр. Тийм байна. Энэ хүүгийнх нь од юм бэ нэг дээр урдсан байна. Хээрмөр 8 дээр явж байна. За энэ нэг 70 дугаартай нэг хөрмөр төрөөс хашиг сайхан яваад байгаа нэг ийм хөрмөр байгаа. Хүүхэд нь номер 70 гэсэн одоо билээ. За энэ хөрмөртэй хамт 8 9 мөр өнгөрөө. Булганы Аршаантаас ирж уралдаж байгаа. Тулгын хөрмөр одоо бас. За энэ 10 дээр ирж байгаа мөр өнгөрсөн жил бас 7-8-аар авчихсан. Энэ сая одоо азраг хайрыг амуу зүдүүлсэн. Сэдрэгэлж мөвчлөөний мөр энэ орж иж байгаа. Энэ бас олон жил тогтмол уралдаж байгаа юм өрдөө бас аргийн арах нарах уралдсан.
ротаци сумын дээр харагдчихсан. За дөлгөө өрөөнд орж иж байгаа 13-4 мөрнөр тийм ээ. Яг ч бас өгшөө очиж чадахгүй байна да одоо ингэ чи өндөр хүчтэй өнгөрцөн байгаа. Газар ч тунд өгсөнд одоо 2-3 км үлдсэн үү яасан тийм л байна. Манай наадамчлал одоо дөлгөө өрн мөрийг одоо ер нь тун харсан хүн бүхэн байлаа шидэж байдаг юм шүү дээ тийм ээ. Дөлгөө өрн ч одоо өнгөрсөн жил одоо хар мөр тасраагаар авчихсан. Дөлгөө өрн араас яг дөлгөө өсөлтөл орж ирэл энэ тарлаатай л орж тэгээд уулцсан да. Зурхай дээр одоо үнэн хүн нэг их мөрний нэг одоо хурдыг одоо гайхалтай уралдааныг харуулж төрүүлж байсан тийм ээ. За одоо ингээд 5-6-гийн бүрэн дээр яваад. За тулгын хөрмөр за мөнхт гасран дөржийн халимөр одоо хэний мөнх тогтхын дээр уулзж байгаа юм. За энэ нэг эрдэнэ болгоны одоомбийн хөрмөр эрдэнэ тогтхын халимөр гэж энэ санаа жил төрүүлгэн байгаа юм гэсэн тун ордоноос уултын самбад. Ингээд 4-5 багцаанд явмаар дөө. За өнгөн дээр нь харамар яваад байгаа. За хармар бол одоо энэ дэвжин дээр олон оролдож олон айрыг төр хүртсэн одоо гайхалтай ордон байна. Зарим манай мөр төнөрчдөд хармарны ордон байгааг нь хараад энэ цагаан зайр шиг яадаг мөр гэж ярьж байдаг. Өнөр яралцлал явж байдаг ийм нэг одоо сайхан мөр. За мөнх тогтхын халимар ч өнгөрсөн жил шигшин зуралдаан зургаалсан. Дундгой аймгийн баруун бүс Дэлгэр хангаа уурлын техникийн наадам мөнх цайж болж байгаа долоогоор хайрыг арахнаар юм их олон оролцсон. Ер нь дандаа аймгийн бүсэд ер нь дандаа өнгөнд тархины мөрдүүдтэй уралдаж байдаг ийм одоо бас их ер нь одоо хизээч төрүүлж байж мэдх юм одоо байгаа даа шүү дээ. За эрдэнэ очны өрмөр Дундгой аймгийн шигшмэл бүлэг шалгаруулах уралдааныг одоо түүхэндээ Дундгой аймаг 3 удаа хийсэн байдаг. 1957 онд анхны хийгээд өнгөрсөн жил 3 уралдаанаа хийсэн. Соёлмор их мөр соёлон даагуулахад мөрөн соёлон түрүү мөгнөд хурдж явж одоо аймагта 2 гарны төлхөөрийн эзэн болж ирсэн. Энэ гахалтай ордон бол одоо чиг мөрөн жил аймгийнхаа баяр наадмууд өнгөн дээр амун зүүнд гараад ирсэн. За одоо ингээд тоссон аймагаас тав хүндээ үзүүлбэл хонгормоор бол ерөөсөө байр хэвээрээ. За ихтэй нарын 2 мөр бас иж байгаа юм байна шүү. Тэгсэн байна. Нэмээд чинь ер нь бол одоо хонгормоор юм хүргэхээр бол яваад байсан. Тэгээ аргагүй одоо ингээд одоо морд их хурдан байгааг харуулж байна тийм ээ. Аргагүй залуу мандаж бас Дөрмөн зэрдэг бас аргагүй тавьж байгаа байна одоо нэг. Дөрмөн зэрч одоо өнгөрсөн жил яг л одоо бас л нэг иймэрхүү мөрөн дээр явж байгаа. Яг үзүр дээр дайрч төрүүлж исэн шүү дээ тийм ээ. Тэр манай абуугийн лаг учир манлаа мөрд үзүр дээр улам улам хөтлөн одолж яах нөхөөс юм үзүүлэг өнжин гэдэг бол түүх байдаг бол тээ. За ингээ барааны урд хонхрлоо орж ирж байна. За яг энэ хонхроос бас дээшгээ өксөхөд нэлээ өксүр байдаг мордын байрыг бас санаанд оронгүйгээр сольж өгдөг одоо ингээд аргагүй одоо тэр доод энэний цаатлын хоолойд бол бас элэстэй тийм ээ боргоотой хөөрхөн татвархтай явж байгаа дөөд нь өксүүлж суларч гаргаж ирээд энэ дээр мордын байрыг салдаг. Бас уралдааны замын хувьд бол бас одоо мордын шанцыг шавхсан юм сайхан уралдааныг гаргаж ирдэг ийм газар л да. За одоо дүүгэндээ Дундгой аймгийн баяр наадамчид ингээд жил болгон наадам зохион байгуулж энэ завн дээр бол олон сайхан хурдан хөлбүүд бас улс улсын доонд оролдож бас тэгэлгүй сайхан олон эрдэмтмэр яачт маань улсын цолонд хүрцгээж энэ сүүлийн жилүүд манай Дундгой аймгийн яачт бол улсын доонд бас сайхан оролж байгаа шүү дээ тийм ээ. Дундгой аймаг өөрийнхөө нутаг дэвсгэр дээр улсын засгийн газрын тогтоолтой улсын бүсийн наадам 7-ог зохион байгуулсан. Энэ жил 8-г зохион байгуулах байсан боловч бас нэг одоо цар тахлаас болоод ингээд жоохон хойшлсон тал байгаа. Тэгээд амжилттай улсын шилдэг холбоогоор 2 удаа одоо шалгарсан. Сэлэнг аймгийн холбоо, Дундгой аймгийн холбоо бол улсын шилдэгээр 2 удаа шалгарсан. Ийм удаа амжилттайгаар тэргүүлж явдаг ийм холбоо. Холбооны үйл ажиллагаанд бол мэдээж ууштай амжилт маш сайхан иргэр нь бол тийм чухал ачаал bo'lтой шүү дээ. За ингээд хонгормоор бол одоо ингээд барины урд зурт орж ирсэн. Одоо ингээд Элизабет яаж сасрууны од гэрлээ байсан. Сасрууны од хүүгийн хонгормоор ингэж Момойн хаан баяр 2020 оны баяр наадамд их насны мөрд уралдаан төрүүлэн их нэ ингээд. За аргагүй харсан загаас л одоо ингээд одоо өнгө уралдаж ингэж. За амын өдрөн дээр бол Монголын бодлоо яж лаг учраа байсан. Дөрвөн эрдэнэ очгийн төмөн зарим намууд зүтлээ. За гоор дадаа згсээс зориулж байгаа бүтгэн зарим гэж сайхан заримаар ингэж өнгөн сайхан уралдаж гурууллаа. За дөрөвт одоо үлдээцмийн аймгийн алдарт яаж одоо 3 үеэр аймгийн алдарт хэрхэн зөвхөн сотхны харамд за өнөө жилийн наадам насрын байж байчлал дээр уулзсан. За ингээд тавд бол уулзсан эрдэнэ тогтхын айлмар. За ингээд одоо их насны мөрдийн уралдаанд одоо сайхан боллоо ингээд одоо
цэнхэр ашаанаас мэдээлэл үзэгчтэй хүргье. За өөрийгөө танилцуулахгүй сайхан. За би дэрийн сонгоо ячунтэй сосор оромда. Аймаг алдарт байцлаасан. За хонгормор ямар удамтай мөр вэ? Нэсээд нэлээд жил аа. Хонгормор ямар удамтай? Хонгорморын өндөр шил одооны мөр штэ. Эцэг нь Зандан сунгийн одооны эцэгтэй. Их нь манай Баянцгай өгслийн тийм хонгоргууд байдаг л да. Өгшлөө одоо. Тий өдөр өгшил байхгүй юу? Таны одоо улсын бүсд орж ирсэн одоонуудын. Тий. Олон жил сайхан дахиж гомдоо энэ хонгор мэд. Өнөөдөр сайхан дахиж төрүүллээ. Миний хөөсий Одоо л байж байгаа. одоо л өсөө. За өөр ямар насны мөр дээр вэ? Өөр хязаалан би дааггүй. Өөр газар шурдаагүй 8-гийн наадмыг зорж ирсэн юм аа. Яа тийм байна да. Баяртай. За өөрийгөө танилцуулахгүй. Би дундгой Адаас гэсэн Смаалдаг Тоёрт шоугийн гандлах гэдэг юм байна. За зөв дурныхаа удмыг Энэ стон гадуу манай өвөө самбалхунд өгж аймаг долоомор харигдуулж ирсэн. одоо хоёр мөртэй. Хурдан хэр захтай байсан. Тий. Хурдан хэр мөртэй тэр байсан. Тэр үний би зээ хүн ганц охноос нь. Нас өмнө яд өгчсэн мөр вэ? Энэ одоо даагнаасаа эхлээд ер нь Суморнгийн нааданд тасалдгүй харигдж байгаа. Нөднө Адаацгийн 60 жилд харгийн 3-т орсон. За. Тий. Дэгдэгээ урд төрүүлэхэд ам ариг. Дэгдэхээ орыг төрүүлэхэд харгийн 3-т орж ирсэн. За өөр ямар насны мөр дээр вэ? Би ганц их насны мөртөөс өчигдөр үлдсэн мөрөө дэлгэрийн нааданд оролдуулж чадсан. За баярлалаа. За. За хармор дээр очив. За харгийн 4-оор очих шиг боллоо. Өнгөрсөн жил аймгийнхаа нааданд нам үзүүлжсэн. Шүтлэн 10 он нам үзүүлжсэн. Отгон нэмэ хармор байна. Отгон нэмэ байж улсын нааданд мөрмөр тулж гарч амтсангүй өнөөдрийн нааданд 3 мөрмөр туллаа. Халуун мөр дээр очив. 7 8-аар очих шиг боллоо. За өөр ямар насны мөрд мөрдүүлсэн бэ? За энэ нааданд ирэхдээ 3 их мөрөл мөрдүүллаа. Тийм нь бол сайхан төсч. Сайхан нааж байна өрхтөд. За өөрийгөө танилцуулахгүй. Дундгой аймаг олж Хатар жирэн дагдаг юм. За халуун мөр бас энэ жил Хамгийн аль хол дуулахаас эхлээд төрүүлж байна. Өндөр дундгой аймаг надлаа. миний орсон. Том нааданд орж шүү гэн тийм. Миний онгон мөр. Эцгийнх нь ямар өвчлээ? Эцэг тал нь өндөр шил орно. Эхээ манай хатан хамгийн нэл гэж өний онгон гэдэг. Хэдэн орж найрж байна? 8 тагтлаа. Өнгөрсөн жил ус улдаан найрж байсан тийм. 3 жил дараа холдын хоолнд харагдаад. Өнөөдөр аймгийн надад аргийн хатарлаа да. Баярлалаа. За баяр ганц. Orada